ABB Group-ийн Монгол дахь дистрибьютор Monhoros International компани Монголын эрчим хүчний салбарт дунд хүчлийн бүтээгдэхүүн болох иж бүрдмэл трансформаторын дэд өртөөний орчин үеийн шийдлийг танилцууллаа. Энэ нь аюулгүй найдвартай ажиллагааг өндөр түвшинд хүргэсэн зай талбай болон эрчим хүчний хэмнэлттэй гэдгээрээ давуу талтай юм байна. ABB Group-ийн иж бүрдмэл трансформаторын дэд өртөөнд олон улсын стандарт шаардлага хангасан ISO 9001, 14001, 18001 сертификаттай найдвартай ажиллагааг өндөр түвшинд хангасан дотоод нумын гэмтэл болон галын аюулаас бүрэн хамгаалагдсан овор хэмжээ жим маш бага засвар үйлчилгээ шаарддаггүй цаг уурын эрдэс буюу хүнд нөхцөлд нийцүүлсэн байгаль орчин дээлтэй эдийн засгийн үр ашигтай зэрэг олон давуу талтай юм байна. Улаанбаатар хотын маань одоо газрын асуудал гэж их том асуудал байгаа тийм ээ. Манай энэ технологийн бүтээгдэхүүнүүд бол газрын асуудлыг маш шийдсэн байгаа. Зай талбай хэмнэлттэй 4-5 дахин бага илүү зай эзэлдэг. Мөн эрчим хүчний хэмнэлттэй найдвартай ажиллагаатай ашиглалтын зардал бага. Мөн урт удаан хугацаа ашиглах өөрийнхөө өртөг нь бол уламжлалт одоо хаалттай дэд өртөө болон КТП-нүүд гэж бид нар ярьдаг. Тэрнээс бол арай харьцангуй боломжийн хямд хонтосч байгаа. Хоёр трансформатортай иж бүрдмэл дэд өртөөг манад өргөн ашиглагддаг хаалттай дэд өртөөний оронд ашиглах боломжтой зай талбай 4-5 дахин хэмнэн. Аюулгүй ажиллагааны хувьд дэд өртөөний гадна гэрийг тусгай технологиор харгаасан гал төсвөртэй нумын гэмтэлд бүрэн туршигдсан дулаан тусгаарлах чадвараар тоосхон барилга буюу бетоноос 3 дахин илүү тусгай материалаар үйлдвэрлэжээ. ABB Group маань өөрөө Швейцар, Европын брэнд дэлхийд бол эрчим хүчний технологи, техник технологиор тэмүүлдэг компани. Манай үүдэр дэлхийн 100 гаруй орнд байдаг. Тийм учраас энэ бүтээгдэхүүнийг бид нар Европоос, Азийн орнуудаас илэрх боломжтой байдаг. ABB Group нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. 120 гаруй жилийн түүхтэй, 150 мянган гаруй ажилтнтай Төв нь Швейцарын Цюрих хотод байрладаг. Дэлхийд даяар 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8 гаруй инженер эрдэм шинжилгээний ажилтнтай юм байна.